Бүгдээрээ сайн байцгаана уу? Энэ удаа та бүхэндээ тарих бүжиглэхийг хүсдэг тухай Эрдэмтэн хийсэн судалгааны үр дүнгийн мэдээллийг хуваалцаж байна. Сэтгэл судлал мэдэр судлалын судалгаагаар бүжиг нь тархины олон хэсгийг нэгэн зэрэг идэвхжүүлж мэдрэлийн холболтыг бэхжүүлэхэд тусалдаг гэжээ. Голчлон бие махбодын хөдөлгөөнд төвлөрдөг олон төрлийн дасгалаас ялгаатай нь бүжиг нь тархинаас хөгжим, цаг хугацаа, тэнцвэр, биеийн нарийн төвхтэй зохицуултыг боловсруулахыг шаарддаг. Сэтгэл судлаачийн хэлснээр энэхүү хосол нь тархийг шинэ мэдрэлийн замыг байнга бий болгож бэхжүүлэхэд хүргэдэг. Мөн судалгаагаар тогтмол бүжгэлдэг ахмад наснууд бусад бие махбодын идэвхтэй хүмүүстэй харьцуулахад танин мэдхүн гүйцэтгэл илүү хүчтэй болохыг харуулж байна. Солонгосын нэрс сэтгэл судлаач доктор Жан Донсон болон Дани улсын мэдэр судлалын доктор Жулия Кристенсен нарын хамтран бичсэн тарих бүжиглэхийг хүсдэг хэмээх дэлхийд алдартай бестселлер бүтээлдээ онцлон тэмдэглэжээ. Доктор Жан эмчийн судалгаагаар ердөө 1 минутын турш хөгжмийн хэмнэлд дураараа хөдлөж бүжиглэх нь тархийг залуужуулах, стрессийг устгах, танин мэдхүн чадварыг нэмэгдүүлэх хамгийн хүчтэй сэргээч болдгийг баталсан байна. Доктор Жан болон олон улсын мэдэр судлаачдын баталснаар бүжиг бол тархины хамгийн дээд хэмжээний цогц дасгал юм. Ердөө 60 секунд дуртай хөгжмийнхээ хэмнэлд дураараа хөдлөхөд тархинд дараах өөрчлөлт гардаг байна. Үүнд нэгдүгээрт нь тархины бүтээгдэхжил үүсдэг. Гүүх дугуй унах нь нэгэн хэвийн хөдөлгөөн нь тархины зөвхөн моторны хэсгийг ажилуулдаг. Харин хөгжмийн хэмнэлд тааруулан бие хөдлөхөд тархины сонсгол хөдөлгөөн, тэнцвэрийн төв болон сэтгэл хөдлөлийн төв зэрэг бүх хэсгүүдийг зэрэг ажилуулдаг байна. Хоёрдугаарт нь Альцгеймер өвчин болон зүнх өвчний эрсдлийг 76% бууруулдаг. Нэгэн урт хугацааны судалгаагаар ном унших нь зүнх эрсдлийг 35%, өвгөн шүлжээ бөглөхөд 47% бууруулдаг бол харин бүжиглэх нь зүнх эрсдлийг 76% бууруулдаг болохыг тогтоожээ. Энэ тархины мэдрэлийн шинэ холбоосуудыг хамгийн хурдан үүсгэх дадлаг юм. Гуравдугаарт нь сэтгэл хөдлөлийг сэргээдэг. 1 минут хэмнэлтэд хөдлөхөд стрессийн кортизол даавар шууд унаж, суралцах, санах ойг хариуцдаг, допамин болон баяр баясгалангийн серотонин даавар идэвхждэг байна. Бид бүжиглэхдээ төсөж байснаас хамаагүй илүү их булчин ашигладаг бөгөөд эдгээр булчингийн хөдөлгөөн нь тархины мэдрэлийн эхлэлгээтэй холбоотой байдаг. Тиймээс бүжиг нь тархийг бүхэлд нь хамарч, янз бүрийн мэдрэхүйг хамарч, булчингийн хөдөлгөөнтэй холбоотой үйл ажиллагааг бэхжүүлдэг байна. Цаашлбал бүжиглэх үед зүрх, булчин сургаа зогсохгүй дархлааны систем бэхждэг. Энэ тогтмол бүжиглдэг хүмүүс өвдөх магадлал багтаа болохыг харуулж байна. Тарих хөдөлгөөнгүй удаан суух үед унтцдаг. Харин яг 1 минутын тусгай чицэргээд хөдөлгөөн хийхэд тархины танин мэдхүн бүс рүү цус хүчил төрөгч огцом шахагдаж, допамин болон тархины хэлсийг залуужуулагч уурга дааврууд ялгарч эхэлдэг гэдгийг баталсан доошдог юм. Доктор Жан эмч дасгал хөдөлгөөн хийцгээе гэж их ярих болжээ гэжээ. Тарих судлалын эрдэмтдийн зөвлөж буй 1 минутын дасгал хөдөлгөөний арга нь хамгийн үр дүнтэй арга юм. Судалгаагаар 3 цаг тасралтгүй суусан хүн болон 20 минут тутамд босоод ганцхан минутын дасгал хийдэг хүмүүсийг хооронд нь харьцуулан судалжээ. 20 минут тутамд босч 1 минутын дасгал хийх нь анхаарал төвлөрч, сурах чадвар сайжирч, цусны урсгал нэмэгдэн, зүрх судасны үйл ажиллагаанд ашиг тустай болохыг харуулсан үр дүн гарчээ. Өөр нэгэн судалгаагаар дунджаар 61.8 настай өндөр наснуудад чиглэсэн бөгөөд 25 мянган хүний мэдээлэл дүн шинжилгээ хийсэн байна. Өдөрт 1-2 минут дасгал хийдэг бүлэг болон огт дасгал хийдэггүй бүлгийг 7 жилийн турш өдөрт 2-3 удаа 1-2 минутын тогтмол дасгал хийдэг бүлгийн хүмүүстэй харьцуулахад нас баралтын түвшин 40% буурсан үзүүлэлттэй гарсан байна. Түүнчлэн зүрх судасны өвчнөөр нас барах эрсдэл 50% буурсан судалгааны дүн гарчээ.
Өдөрт 1 цаг гаруй дасгал хийдэг хүмүүстэй харьцуулахад 1-2 минутын дасгалыг 2-3 удаа хийдэг хүмүүсийн хооронд мэдэгдэхүйц ялгаа гараагүй байна. Түүнчлэн 1 минут л тогтмол дасгал хийвэл цусан дах сахарын хэмжээг бууруулж өөхийг задлаж булчингаа барихад үр дүнтэй байна. Мөн тархины ой тогтоол сурах чадварт сайн нөлөөтэй зэрэг олон эерэг үзүүлэлтүүд гарчээ. Дасгал хөдөлгөөний ADHD-г эмчлэхэд үр дүнтэй гэсэн олон баримт байдаг. ADHD нь анхаарал дутмагшил, хэт хөдөлгөөн шиг эмгэх юм. ADHD-д үр дүнтэй тарих болон биеийг хамттан хэрэглэх шаардлагатай дасгалуудад таквондо, тулгааны урлаг, жудо, бүжиг зэрэг ордог. Бүх алхах зэрэг нь тодорхой хөдөлгөөн хийдэг учраас бодох шаардлагагүй байдаг. Харин таквондо, тулгаан, бүжигийн хувьд хөдөлгөөнөө бодож санаж байж хийх ёстой тул тархиа их ажилуулж биеийг хөдөлгөдөг дасгалын төрөл юм. Дасгал хийхдээ зөвхөн биеийг гэлтгүй тархиа ашиглах хэрэгтэй. Үүнд зөв хөдөлж байна уу? Алдаагүй сайн бүжиглэж байна уу? Хэмнэлтэд таарч байна уу гэх мэтээр. Дасгал хөдөлгөөнөөр дамжуулан энэ дадлыг зуршил болгоул урдлын бор гадаргын допамины хэлхийг бэхжүүлж суур зангилааг батжуулна. Анхаарал төвлөрөхөө болсон үед бид ихэвчлэн гар утсаа оролдох, богино бичлэх үзэх юм уу эсвэл элдв бараа сонирхон шопинг хийх зэрэг нь элбэг байдаг. Түүний оронд 1 минутын хагас сууж босох дасгалыг хийвэл дараа нь одоо би үүнийг хийх ёстой гэсэн дохио өгч ажлын дараалал санаанд орж хийх зүйлээ цаг алдалгүй амжуулахад туслах болно. Жижиг зуршил нь жинхэнэ өөрчлөлтийг бий болгоно. 1 минутын зуршил бол таны эхлэх цэг юм. За та бүхэндээ өглөөний 1 минутын дадал зуршлуудыг танилцуулъя. 1 минут алхаараа, сэрсэн даруйдаа 1 аяга бүлээн ус уугаад хідэн алхам хийгээрэй. Үүнд коридороор болон өрөөгөөрөө тойрон алхаараа. Ердөө 60 секундын дотор алхах нь цусны эргэлтийг сайжруулж, нүдийг чинь дэлгэснээс салгаж, тэрч байтугай төөрөлцөн бодлуудыг тайлахад тусалдаг. Өөрчлөлт хийхийн тулд танд 10,000 алхам шаардлагагүй. 1 минут сунэлт хийгээрэй. Бүх мөчөөс сэргээж хөнгөн сунгалтын дасгал хийж үзээрэй. Байгдыг 1 минут ажиглаараа. Хэрхэн цонхоор эсвэл гадаа гараад нарны элчийг мэдрэн 1 минут зогсоороо. Холинд хараад инээмсэглээрэй. Судалгаагаар инээмсэглэх үйлдэл нь ад жаргалын гормоныг ялруулдаг болохыг баталжээ. 1 минут чимээгүй суугаараа. Өнөөдөр танд хамгийн сайхан зүйл болох ажил бүтэмжтэй байх талаар тайван баяр баясгалантайгаар хийж байгаагаа төсөөлөөрэй. Танд ердөө 60 секундын чимээгүй байдал хэрэгтэй. Чимээгүй байдал нь таныг өөрийгөө сонсоход тусалдаг юм шүү. За, завсарлага авах 1 минутын дадлыг танилцуулъя. Утас компьютерийн дэлгэц харж буй 15 минут тутамд 1 минутын хөдөлгөөний завсарлага авч нүдээ амраагаараа. 1 минут сунгалтын дасгал хийгээрэй. Ажлаа хийх 40-50 минут тутамд нуруу, хүзүү, гар хөлөө зэрэг сунгах хөнгөн дасгал 1 минут хийгээрэй. Мөн 1 минут эргцүүлэн бодох. Хэн нэгэн дургүй хүрсэн, уур хүрсэн үедээ шууд хариу үйлдэл хийлгүү дотроос 60 секунд хүртэл тоолоод хариу хэлээрэй. Төлөвлөгөөгөө харахад 1 минут зарцуулаарай. Ажлын эд өдрийн цаг болон оройд харахтаа тухайн өдрийн хийх зүйлийн жагсаалтаа шалгаарай. Биеийн барилаа засахад 1 минут зарцуулаарай. Нэг мэдэхэд бүхтийсэн, ядарсан, сэтгэл тавгүйдсэн байвал 1 минутын турш нуруугаа тэгшилж мөрөө суллан дасгал хийгээрэй. За, унтахаасаа 1 минутын өмнө цэцлэх дадлуудыг танилцуулъя. За, үүнд 1 минут талархлаа илэрхийлээрэй. Энэ өдөртөө тохиолдсон 3 талархах үйл явдлаа төсөөлөн талархаарай. За, нүрээ цэвэрлэхэд 1 минут зарцуулаарай. Яаж ч ядарсан, залхуурсан байсан ч 60 секундыг өдрийн турш бохирдсон арьсаа цэвэрлэхэд зарцуулаарай.
1 минут төлөвлөгөөгөө харах. Маргаашийн ажлын төлөвлөгөөнд мартаж болохгүй зүйлийг тодтгон тэмдэглээрэй. 1 минут хувцас бэлдэх. Маргааш өмсөх хувцас унтахын өмнө сонгон бэлэн болгох хэрэгтэй. 1 минутын амьсгалын дасгал хийх. Ингэснээр унтахын өмнө 1 минутын амьсгалын дасгал хийхэд гүн нойсгор туслах болно. Та бүхэндээ эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье.